Өнөөдрийн хичээл бол англиар гудамжны хоол худалдаж авахдаа хэрэглэх чухал үг хэллэгүүд байх болно. Хамтдаа сурцгаая. Street food. Гудамжны хоол. Хамгийн түрүүнд зарим түгээмэл хоолны нэрсийг мэдэж авцгаая. Hot dog. Халуун зайдас. Taco. Soft drink. Ундаа. Хоол захиалахаас өмнө үнийг нь асууж сурцгаая. How much is this? Энэ ямар үнэтэй вэ? Хэрвээ цэс байгаа эсхийг мэдхийг хүсвэл Do you have a menu? Танд цэс байгаа юу? Гэж асууж болно. Захиалга өгөхдөө You would like. Эсвэл Can I get гэх хэлбэрүүдийг ашигладаг. I would like one taco please. Би нэг тако авъя. Can I get 2 hot dogs? Би 2 халуун зайдас авч болох уу? Энэ тоог заавал тодорхой хэлээрэй. Өөрийнхөө хүсэлтээр хоолоо өөрчлөхдөө No onions please. Сонгонгүй өгөөрэй. Хэрвээ халуун ногоонд дуртай бол Make it spicy. Халуун ногоотой болгоод өгөөрэй гэж хэлж болно. Худалдагч танаас юу гэж асууж болохыг мэдж авъя. Anything else? Өөр зүйл авах уу? To go or for here? Авч явах уу эндээ идэх үү? Хэрвээ та авч явахаар бол тоогоо гэж хариулаарай. Төлбөр тооцоо хийхдээ Do you accept cards? Та картаар төлбөр авдаг уу гэж асууж болно. Харин хариулт мөнгөө үлдээхийг хүсвэл Keep the change. Хариулт мөнгөө өөрөө аваарай гэж хэлээрэй. Өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Гудамжны хоол авахдаа эдгээр хэллэгүүдийг зоригтой ашиглаарай. Баяртай.